өнөөдөр би гимшлийн талаар хуваалцъя гэж бодлоо. Гимшил гэдэг нь ер нь юу вэ? Юу гэж бодож байна? Хариулж болно шүү дээ. Бид нэр 500 хүн суугаагүй юм чинь. За гимшил гэж юу вэ? Бурхан руу эргэх. За өөр юуж? Буруу те гимтэй үйлдэлүүдэд зогсоох гэж байна. За гимшил гэдэг бол бид нэр сайн тунгаан бодоод үзэх юм бол бурхантай эвлэрэх зам байхгүй. Гимшил гэдэг маань тий? Бурхантай эвлэрэх замыг юу гэх нь? Гимшил гэх нэ. За тэгээд энэ сургаалыг бид нэр сонсдог, тэгээд заримдаа мартдаг. Тэгэхээр би нэг зүйлийг бас та нараар ингээд хийхийг хүсэж байна. Тэгээд би бас үг хуваалцахдаа хүмүүсийг ерөн жоохон эвгүй байдалд оруулдаг, сандлаас нь босгодог, явуулдаг, тогтохтой сайхан сууж явахад дандаа сандраадаг, хэцүү байдалд оруулдаг. Хэдэн 7 хоногийн өмнө амраагаа хүртэл урд гаргаа босгоод, зээзээгээ хүртэл босгоод ингээд сонь болгодог л доо. Тэгэхээр өнөөдөр бас та нарыг бүгдээр ингэ чинь хөдөлгөөн хийлгэнэ. За бүгдээр гар утсаа гаргаад өргөдөө дэш нь. Гар утсгүй юм байна уу? За гар утсаа гаргаад өргөдөө. За бүгдээр гар утстай тий. За бүгдээр хурж ирээд энэ ширээн дээр гар утснуудаа тавьчих. Унтраагаад тавьчих. Хажууд нь тавьж байгаа тавьж. За бүгдээр гар утснуудаа тавьж. Тийш тавьж. За хоёр гар утастай хүн байхгүй. Хоёр гар утастай хүн байвал бас хоёулангийн тавихыг бодоорой. Нэг нь үлдээж хэрэггүй. За ийш харахаар загалмаа харагдаж байгаа биз? За тэнд гар утаснууд харагдаж байна. Заримдаа бид нарт Есүсийг хүндлэхээс илүүгээр Есүстэй залбиран суух цагаас илүүгээр тэр цаана байгаа юмнуудаа цаг өнгөрөөдөг тийм үү? Тэрийг хүлээн зөвшөөрж байгаа хүмүүс байна уу? Тэгэхээр яг энэ өдрийг санаад энэ гар утаснуудаа ингээд тавьж ирснээр санаад Христтэй илүү цаг өнгөрөөгөөсэй гэж би хүсэж байна. Та нарын зүрх сэтгэлд, та нарын оюун ухаанд энэ зураглал үлдээсэй. Ариун сүнс та нарт дахин сануулаасай. Христийг санацгаая тэр загалмай дээр бидний төлөө юу хийсэн бэлээ? Гар утас таны төлөө юу хийсэн бэ? За мэдээж хэрэгтэй. Бид нар энийг хэрэглэх ёстой. Харин бид нар энэ гар утсанд эзэмдүүлж болохгүй тийм үү? Боолчлогдож болохгүй. Агийн гар утсаа тавь тийшээ. Нэг хүн гар утсаа үлдээсэн байдаг шүү. За гимшил бол бурхантай эвлэрэх зам тийм үү? За хэдүүлээ 2 дугаар шастрал 7-гийн 14-ийг гаргацгаая. Болдооха та 2 дугаар шастрал 7-гийн 14-ийг гаргаад өгөөч. Библийг чи хайцсан. 2026 онд хэдүүлээ Библийг авч явцгаана. Цаасан Библийг авчирна шүү. За гар утас биш. Библийг авчираад Библийг авчирдаг болно шүү.
2-р шарс дээр 7-14. Библиэд хүмүүс байна уу? Энд нэг ганц 2 хүмүүс байна. 2-р шарс дээр 7-14. За, уншия. Хэрвээ миний нэрээр нэрлэгдсэн миний ард түмэн өөрсдийгөө даруу болгон залбирч миний нүрийг ирж муу замаасаа эргвэл би Тэнгэрээс сонсож нүглийг чинь уучлж газрыг чинь эдгэнэ гэсэн. Энэ айгүй олон зүйлүүдийг энд Бурхан амласан байгаа тийм. Энд дээр юу гэсэн гэхээр миний нүрийг эрэлхийлээд тийм миний нэрийг дуудаад өөрийгөө даруу болгон залбирх юм бол би яана гэсэн. Тийм та нар муу замаасаа эргээд миний нүрийг эрэлхийлвэл би Тэнгэрээс та нарыг сонсоод нүглийг чинь уучлна, дээрэс нь газар нутгийг чинь эдгэж өгнө гэсэн. Тэгэхээр гин нүглийг маань уучлаад яах нь Бурханд хүрэх зам маань саадгүй болно гэсэн үг тийм. Шууд бид нар Бурханд. Тэгээ бидний гуйлт залбирал түнд хүрэх болно, бидний гин нүгэл уучлагдах болно. Бидний газар нутаг эдгэгдэнэ тийм. Бидний газар нутаг эдгэгдэх шаардлагатай юу? Шаардлагатай тийм. Тэгээ эх орныхоо төлөө залбирцгаая. Бүгдээрээ Христ итгэгч хүн гээд тийм эх орныхоо төлөө залбирах ёстой хүмүүсийн хамгийн түрүүнд байх ёстой хүмүүс бол Христэд итгэгчд байгаа. За, хуучин гэрээнээс хэдүүлээ гим нүглийг юу гэж ямар үгнүүдээр хэрэгэлсэн бэ гэдгийг хэдүүлээ харцгаая. За, Изекиэл номын 18:30. За, болдоох та гаргаж өгöd байгаарай. Изекиэл номын 18:30 дээр муу замаасаа эргэж эзэн рүүгээ буц гэсэн үг. You need to get out. Sit. Муу замаасаа эргэж эзэн рүүгээ буц. Изекиэл 18:30. За, энэ еврейгээр шав гэсэн үг байна. Энэ болохоор эргэж буцах гэсэн утгатай. Шав гэдэг нь эргэж буцах. За, энэ үгийн утга нь юу гэхээр зэрэг гимших нь таны зүрх сэтгэл Бурхан руугаа буцна гэсэн утгатай. Зүрх сэтгэл чинь буцаад Бурхан руу эргэнэ гэсэн утгатай. Бусад зүйлүүд рүү анхаарч исэн бол тэр анхаарлаа тэр зүрх сэтгэлээ хүч чадлаа оюун ухаанаа өгжсэн зүйлээсээ болоод эзэн рүү эргэнэ гэсэн утгатай. Буцна эзэн Бурхан руугаа зүрх сэтгэлээ эргүүлнэ гэсэн утгатай. За, гимшлийг ингэж хэлсэн байна. За, хуучин гэрээнээс бид нар аваад үзэх юм бол гимшлийг чин сэтгэлээсээ харуулсан хүн бол Давид байсан. Тэгээд тийм учраас Давидыг Бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг миний зүрх сэтгэлийн хүн гэж хэлсэн байгаа тийм. Давид бол чин сэтгэлээсээ яг тэр зүрхнээсээ гимшдэг хүн байсан. Тэгэхээр Давидыг бодох бид нар ингээд Давидтай өөрийгөө харьцуулаад бодох юм л би ямар хин нэгэнтэй завхаарсан биш. Тэ хин нэгэнтэй завхаар чи хин нэгний нөхрийг би дайн тулааны тэргүүн фронтод явуулаад алуулсан хүн биш гэж бодож болно. Гэхдээ тэ Библиэлд хэлсэн рака гэж үг байдаг тэ. Нэг энэ нь ямар утгатай үг гэхээр тэнэг. Хин нэгэн хүнийг та тэ амаараа бүр хилээгүй. Дотроо энэ хүн рака, энэ тэнэг гэж бодвол хин нэгэн хүнийг тэ алсантай бас адилхан утгатай гэсэн. Яг л адилхан энэ хоёулаа тамд хаягдах нүглээ гэж хэлсэн. Тэгэхээр бид нар бодлоороо яадаг вүлээ амаараа ярихаас илүү бодлоороо 4 дахин хурдан гим нүглийг хийж идэх гэсэн үг. Тэгэхээр биднэрт бол өршөөгдөх боломж байхгүй. Есүс Христгүйгээр биднэрт Бурханд хүрэх, Бурханд очих зам байхгүй. Зөвхөн Христээр дамжаад тэр тамд орох ёстой тэр гим нүглүүдийнхаа уучлалыг бид нар авдаг. Тэгээд Давид юу гэж дуулсан бэ? Тэр гим нүгэл хийсэн, тэрийг ойлгосон. Дуулал номын 51:10 дээр байгаа. Дуулал 51:10. Тэрэн дээр Бурхан минь ээ, миний дотор тэр цэвэр зүрх сэтгэлийг бүтээж өгөөч. Тэгээ энүүгээр Магдалины дуу бас байдаг тийм үү? Тэ? Бурхан минь ээ, миний дотор тэр цэвэр зүрхийг бүтээж өгөөч.
Тэгээ бурхан бас одоо угаасаа цэвэр эсвэл маш өндөр ёс суртахуунтай эсвэл одоо тийм мундаг хүний одоо зүрстгэлийг юм уу тийм хүнийг хүлээж авдаг үгүй ээ. Бурхан юу гэж бүр тодорхойлсон бэ гэхээр зэрэг Дуулал 51:17 дээр юу гэж хэлсэн гэхээр даруй гимшсэн зүрстгэлтэй хүнийг би тооноо, би тэр хүнийг голохгүй, би тэр хүнийг хүлээж авна гэж хэлсэн. Тэгэхээр бурхан төгс хүнийг хайдаггүй. Бурхан өндөр ёс суртахуунтай хүнийг хайдаггүй. Эсвэл бурхан хэн нэгэн одоо ёс бусыг үлддэг буруу хүнийг ч хайдаггүй. Харин бурхан хэнийг хайдаг вэ гэхээр зэрэг өөрийгөө даруй болгосон, гимссэн зүрстгэлтэй тийм хүнийг хайдаг. За Ниневе хотынхныг бид нар мэднэ Ниневе хотынд хэн гэдэг хүн очсон бэлээ? Йона очсон За би Давид гээд хувь хүний тухай ярьлаа. Одоо би Ниневе гэдэг юм хотын олон хүмүүсийг ярмаар байна. Ниневе хотынд ганцхан хүн очиж хэлсэн. Йона 3:10 алдаахаа. Йона 3:10. Йона Ниневе очих гэж бас яасан бэлээ? Бурхантай тэмцэлддэг Тэгээд тэр яасан? Бүр яг өөр эсрэг зүг рүү явсан баг. Усан онгоцон цугаа. Ниневе одоо тийшээ зүүн тал байна гэвэл Йона яасан баруун зүгт явсан. Тэгээд дараа нь далай гарсны дараа яасан шуурга болсон. Тэгээд Ниневег усан таянгууд Ниневег бишээ Йонаг усан таянгууд юу болсон бэлээ далай. Нөгөө шуурга ор мөргөө алгуулсан. Тэгээ бурхан Йонаг том одоо гидстэй хүнийг бүхлээр нь залгиж чадах загас явуулаад залгиулаад дараа нь Ниневе рүү очив. Загсаар дамжуулаад явуулж байгаа. Загас сүлэглэн Ниневе рүү явсан тийм үү? Йона. За тэгээд гарцгүй өөр аргагүй болоод очиод Ниневегийнхэнд хэлж байгаа. Та нар гимш. За Йона 3:10 дээр Йонагийн тэднэрт хэлсэн тунхагласан үг юу вэ гэхээр зэрэг та нар энэ бузар муу замаасаа эргээ. Та нар гимшээ. Энэ бузар муу замаасаа эрг энэ юу? Гимшлийг тэднэрт тунхагласан. Тэгээ хариуд нь тэр хотынхаа яасан бэлээ? Ниневегийнхэн тэр ассирчүүд тэд нар бол бузар муу хүмүүс байсан. Бид нар бол хажууд нь ариун хүмүүс Тэд нар бол ярахчид, алуурчид, дээрэмчид, тонуулчид байсан. Ассирчүүд байсан тэд нар. Тэгээ тийм учраас тэдний харгислыг Йона мэдчихсэн учраас Ниневе рүү явж гэхэд нь эсрэг зүгт явсан шүү дээ. Тэгээд Йона яадаг вүлээ? За бурхан дээ тэнгэрээс гал буулгаад ч юм уу яагаад ч юм Ниневе хотынхныг хүүс тэмтэрхийг нь харахыг хүлээж ирсэн. Тэгсэн бурхан хүүс тэмтэрсэн үү? Тэр ард түмнийг гал буулгасан уу? Усан үер болгосон уу? Болгоогүй. Яагаад болгоогүй? Яагаад тэднийг алаагүй? Яагаад тэднийг устгаагүй юм? Хаантайгаа хамт тэднийг гимсэн. Хаан гимсэн, ард түмэн бүгдээрээ гимсэн баг. Эзэн бурхны өмнө ирээд тэднэр гимсэн. Үнэхээр харгислал үйлдэснийхаа эсрэг, буруу зүйл хийснийхаа эсрэг хотын хүмүүс тэр хоёрыг гимсэн. Тэгээ бурхан тэдний гим нүглийг хилтрүүлсэн. Тэгэхэд яасан бэлээ Йона уурлаад эднэрийг та шийдэхгүй байгаа юм бол намайг өхүүлээд би үхээд гэсэн За хуучин гэрээн дээр хувь хүнийд хэллээ Давид хаан миний дотор цэвэр зүрхийг бүтээгээч гэж тэр гуйсан. Тэр Бачибатай завхаарад Урияг дайнд явуулаад тэргүүн шугамд аваачаад алуулсан ч гэсэн тэр бурхны өмнө очиод гимссэн. Тэг бурхан түүнийг уучлсан. Ниневе хотынхан яасан харгислал үйлдсэн. Тэд нар бүгдээрээ бурхны өмнө очисон. Гимссэн бурхан тэднийг гим нүглийг уучлсан, хүлээж авсан байна. За хэдүүлээ шинэ гэрээнээс үзье. Матай номын 3:2 дээр
Матай 3:2. Энэ бол Есүс Христийн хэлсэн үг байна тий. Гимшцгээ Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэж хэлсэн. Тэгээ Есүс зөвхөн гимш гэдгийг хэлээгүй, дараа нь Есүс нэмж хэлсэн байна. Та нар гимшил тохирох үр жимсийг гаргаа гэж хэлсэн Есүсийн хувьд. Тэгэхээр бид нар хуучин гэрээнд бол гимшээд бид нар бүгдээрээ мэдээж үйлдэл гаргасан. Тэгээ Есүсийн харин шинэ гэрээний үед тэг шинэ гэрээний итгэгчдийн хувьд бичсэн зүйл нь та нар зүрстгэл дотроо гимссэн бол одоо дараа нь та нарын амьдралаас үр жимс гарах хэрэгтэй гэдгийг хэлсэн. Матай 3:8 дээр гимшил үр жимсээр батлагдах хэрэгтэй гэдгийг хэлсэн. Тэгэхээр зэрэг шинэ гэрээний үед хуучин гэрээнийхаас ялгаатай зүйл нь болохоор зэрэг гимшил гэдэг зүйлийг Есүс айдас бус харин найдвар бас тэр нэгүүлсэлд хүрэх зам болгож чадсан. Би зөвхт хүмүүсийг бус харин нүгэлтнүүдийг гимшүүлэхээр ирсэн гэж Есүс хэлсэн. Лук 5:32-ыг хараарай. Тэгээ энэ дээр байгаа. Гимшил бол шийтгэлт бус харин авралт хүрэх хаалга юм аа. За шинэ гэрээнээс хэдүүлээ хувь хүний түүх үзье. Бидний хэлж занснаар төөрсөн хүүгийн үлгэр байгаа. Тэр аав дээр очиод тэгтээ. Хоёр хүүтэй аав байсан. Тэгээ том хүүн гэртээ бүх ажлуудаа хийгээ байж идэг. Харин баг хүүн яасан? Аавыгаа нас барсны дараа өв хөрөнгө авах ёстой. Тэгтэл аавыгаа амьд байхад тэр өв хөрөнгөө нэгсэн ёс бус тий. За надад оногт хөрөнгийг өгөө би явъя гэсэн. Би энд баймааргүй. Тэгээ энэ Лук номын 15:17-оос 18 дээр байна. Тэгээд өөртөө тохирох эд хөрөнгийг аваад нөгөө хүү чи яваад өгдөг. Тэгээ хүүг буцаж ирэхэд аав нь яаж хүлээж авсан бэлээ? Аав нь яасан? Түүнд бүгж өгөөд, сайхан дээл өгөөд, тий? Тэгээд дараа нь мал алуулаад найр хийждэг. Тэгтэл том хүү гайхдаг тий. Надад тий би найз нартайгаа наригдсангийн найр хийхэд хийлэгдэггүй хэрнээ хамаг мөнгөний өрн таран хийсэн энэ зохисгүй хүүдээ найр хийж гинэ гэж уурладаг. Тэгэхээр гимссэн болол тий бурхан биднийг яг энэ хүүг хүлээж авсан шигэ авдгаа гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр бидний гимшлийг хэдүүлээ тэр шаав гэдэг үгийг тий еврей үгийг бид нэр ингээд энэ үг тий энэ үгийн бүтэц энэ үгэн дотор ямар ойлголтууд байна вэ гэхээр нэгдүгээрт нь би гим нүгэлтэй байна гэдгээ ухаарах хэрэгтэй байна. Хоёр дахь нь би энэ хийгээд байгаа, энэ үйлдэлд байгаа буруу зүйлээсээ эргье гэдэг шийдвэрийг гаргадаг. Хоёр дахь нь. Гурав дахь зүйл юу вэ гэхээр зэрэг яг бурхан руу очих хэрэгтэй гэсэн үг. Тэ? Бурханы твэрт очих хэрэгтэй гэсэн үг. Бид нар бурхан руу хандаад эргэхэд тэр биднийг хүлээж авч твэрдэг гэсэн үг. Төөрсөн хүүг тэ тэр холоос ирж яхад нь аав нь яадаг вүлээ тосоод гүйдэг. Яг тэрнтэй адилхан бид нэр гим нүглээ ухаарад би энийгээ зогсооё гэж шийдээд бурхан руу эргэх үед бурхан биднийг шууд хүлээж авдаг гэсэн. Бурхан биднийг ялалдаггүй. Чи тийм нүгэл хийгээ үсттэй, чи тэгээ үсттэй. Давидд тэгж хэлээгүй те. Чи Батши бата завхаараа үсттэй. Чи Уриаг явуулаад алуулаа үсттэй гэж хэлээгүй. Төөрсөн хүүгч гэсэн аав нь чи миний одоо тэ өгсөн өв хөрөнгийг өрн таран хийгээ үсттэй. Хитэн төгрөг үлдсэ, аливаа тоолъё гэсэн үү? Ямар ч шаардлага тавиагүй. Тэр хүн зүрстгэлдээ ухаарад шийдвэрээ гаргаад эргээд ирэх үед нь шууд хүлээж авч байгаа.
Тэгэхээр шинэ гэрээнд бидний хувьд тэр үр жимс ургана гэдэг нь Бурхан биднэрт ариун сүнсийг өгсөн. Бидний дотор ариун сүнс байх үед биднээс тэр үр жимсүүд урган гардаг байна. Матай 3:8 дээр хэлсэн те гимшил зохистой үр жимсийг гаргаа гэж. За Библиэд бас одоо гимших гэдэг үгийг Бурхан руу эргэх тэр шаав гэдэг үгээр хэлсэн бол бас өөр метаноя гэдэг үгээр хэлсэн байгаа. Тэгээ метаноя гэдэг үгийн утга болохоор зэрэг хүн өөрийнхөө бодол одоо сэтгүүгээр дээрэс нь хандлагаараа дээрэс нь үйлдэлээр гэдэг ингээд гурван төвшөнд гурууланд нь Бурхан руу эргэхийг хэлж байгаа. Тэгээ хүний сэтгэн бодох чадвар сэтгүүгээрээ өөрийнхөө зүрх сэтгэлийн хандлагаараа гуравт нь үйлдэлээрээ Бурхан руу эргэхийг хэлж байгаа. Алдаагаа зөвхөн оюун бодолтой ухаарахыг хэлээгүй. Зөвхөн зүрх сэтгэл хандлагатай ухаараа бодохыг хэлээгүй. Тэ? Гуруулан гарна хэлж байгаа. Сэтгүүгээрээ, оюун бодлороо, зүрх сэтгэлээрээ, хүслээрээ тэгээд дараа нь үйлдэлээрээ энэ гурван зүйлээрээ гуруулан гарна Бурхан руу эргэх. Бурхан руу бид нарыг эргэх үед Бурханы биднэрт өгдөг хариулт биднийг хүлээж авдаг хүлээлт юу вэ гэхээр зэрэг 1-р Иохан 1:9 дээр хэлсэн байна. Хэрвээ бид нүглээ хүлээн зөвшөөрвөл тэр итгэмжит шударга бөгөөд бидний нүглийг уучлж дээрээс нь цаашаа дахиад унших юм бол бидний нүглийг угаад цэвэрлж өгнө гэсэн байна. Ёс бус байдлаас мань биднийг цэвэрлэнэ гэсэн. За шинэ гэрээнээс бид нар гим нүглээ хүлээн зөвшөөрөөд та эхлээд тэр ухаарсан те дараа нь тэр хандлага нь өөрчлөгдөөд дараа нь үйлдэл хийсэн нэг хүн байгаа. Тэр хүн хинбэ гэхээр Заккай байгаа. Тэ? Заккай байна. Тэр яасан бэлээ? Тэр буруутай гэдгээ ойлгосон. Тэгээ хүлээн зөвшөөрсөн. Тэр татвар хураагч байсан учраас олон хүмүүсээс те илүү татвар аваа хулгайлсан гэдгээ мэдсэн. Тэгээд тэр яасан? Би хүмүүсээс авсныгаа яг тэр хэмжээгээр буцааж төлнө гэсэн үү? Юу гэж хэлсэн бэлээ? Авсныгаа 4 дахин нугалж эргүүлж өгье гэдэг. Тэгэхээр Заккагаас яасан бэ? Тэр сэтгүүд нь тэр эхлээд ухаарад буруу зүйл би мөнгө хулгайлсан гэдгээ ойлгосон. Дараа нь тэр яасан? Зүрх сэтгэлдээ тэрийг хүлээн зөвшөөрөөд хандлага нь өөрчлөгдсөн тий. Би хулгайлсан юм бол би дахиж хулгайлахгүй байя. Дээрээс нь хулгайлсан зүйлээ эргүүлж төлөё. Дараа нь тэр яасан? 4 дахин эргүүлж хүмүүст нь өгсөн гэсэн. Тэгэхээр Бурхан биднээс ийм гимшлийг шаарддаг. Та зөвхөн оюун бодолтой сэтгүүдээ бодож зогсохгүй. Зүрх сэтгэл хүсэл хандлага чинь өөрчлөгдөөд дараа нь таны амьдралаас үйлдэл гарч ирэх хэрэгтэй. Бурхан энийг биднээс хүсдэг. Тэгээд Лук 19:8 дээр ингэж хэлсэн. Эзэн минь би эд хөрөнгөө талыг нь ядуус өгнөө. Би хинээс чудраг бусаар авсан байна. Түүнийгээ 4 дахин эргүүлж төлнө гэж хэлсэн. Тэгэхээр үр жимс гэдэг зүйл нь яаж харагдах вэ? Тэ? Гимшлийн үр жимс таны дотор таны сэтгүү оюун бодол чинь зүрх сэтгэл хүсэл чинь болоод байгаа шийдвэр гаргацсан Бурхан руу эргэцэн тэр зүйл чинь бодит амьдрал дээр чи яаж ил болох юм? Таны үйлдэлээр. Жишээ нь Заккагийн үйлдэл нь юу байсан? Хулгайлсан зүйлээ 4 дахин нугалж төлсөн тэр үйлдэл хийсэн. За хуучин гэрээнээс яг эсэргээрээ гимшлийн үр жимс гаргаагүй. Гимссэн боловч үйлдээгүй. Гимссэн ойлгосон ухаарсан зүрх сэтгэлийн хандлага байсан ч үйлдэл гаргаагүй нэг хүнийг хэдүүлээ харцгаая. Тэр бол Фарао байсан. Тэгээ яг түүний ард түмэнд түүний хүүн хүртэл өгөхөд тэр юу гэж хэлсэн бэлээ? Би нүгэл үлджээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэр ойлгосон. Би буруу зүйл хийжээ. Энэ Израильчуудыг нутгаасаа гаргаж явуулахгүй байгаа нь тэднийг байлгаад болжлоод байгаа нь буруу юм байна. Энэ Тэнгэрийн Бурхны эсрэг би нүгэл үлжээ гэдгийг мэдсэн. Гэсэн ч тэр яасан бэлээ? Израильчуудыг яв гэж явуулчаад
дараа нь нөгөө зүрх сэтгэлийнх нь хандлага гаргасан шийдвэр нь шууд өөрчлөгдсөн. Араас нь морьт цэргүүдээ явуулдаг тий. Египтээс гарсан 8:15 дээр байгаа. Фараон гай гамшиг зогссныг хараад дахин зүрхээ хатууруулсан гэж. Заримдаа бид нар яг энэ фараон шиг зүрхтэй байдаг. Хин нэгэн хүн удаа дараалан бидний эсрэг, ялангуяа ойр дотны мань хүмүүс тий биднийг бидний эсрэг тий зүйлүүдийг хийдэг. Бид нартай муухайгаар хандах юм уу? Эсвэл одоо хүүхдүүд үгэнд орохгүй байх нь янз бүр. Ээж аав байна уу, ах дүү байна уу, хамаатан садан байна уу, хамт ажилладаг хүн байна уу. Тэгээ бид нар уучилдаг тийм ээ би буруу зүйл хийсэн байна. Уучлалаа гэж дараа нь нөгөө хүн дахиад хийхээр яадаг вэ? Фараон шиг зүрх сэтгэлээ хатууруулдаг. Энэ мөр ингээ уучлаад ингээд хахад энэ мөр өстө дандаа ингэдэг. Тэгэхээр та Заккай шиг байхыг хүсэж байна уу? Эсвэл фараон шиг байхыг хүсэж байна уу? Танд сонголт бас байгаа. Тэгэхээр Галат 5-ын 22-оос 23 дээр байгаа сүнсний үр жимс. Та үнэхээр сэтгхүүгээрээ оюун бодолтой бурхан руу гимших тэр үйлдэл, тэр шийдвэрийг ойлгоод ухаарад гаргасан зүрх сэтгэл чинь таны хандлага аль хэдийн өөрчлөгдсөн бол таны амьдралаас тэр 9 үр жимс гарах болно. Бусдыг яллахынхаа түрүүнд та хүлээж авна. Харилж чадахгүй байгаа бол тэр хүнийг загнахынхаа оронд чимээгүй байж сурна. Та хайраар та тэр хүний төлөө залбирч сурна. Хайр, баяр баясгалан, амар тайван тэр 9 тэр үр жимсүүд таны амьдралаас гарч харагдах болно. Тэгэхээр бас гимшил дотор байгаа зүйлүүд нь хийсэн буруу зүйлээ дахин давтахгүй байх гэдэг үйлдэл орж ирнэ. Мөн эвдэрсэн харилцаа байгаа бол хин нэгэнтэй та үл ойлголцоод харилцааны зөрчил гарсан байгаа бол та тэрийгэ нөгөө хүн дээр очино, уулзна, харилцаагаа сэргээн гэсэн үг. Мөн даруй байдал гэдэг зүйл, гимшил гэдэг зүйлтэй зоосны нөгөө тал шиг ингээд үргэлж хамт явдаг. Та гимшсэн байгаа бол та даруй байдаг. Гимшсэн хүн хизээч бардан байдаггүй гэсэн үг. Тэгээ эцэст нь үйлдэлээр чинь энэ бүх гимшил чинь илэрхийлэгч байдаг. За, гимшил гэдэг зүйлийг хэдүүлээ одоо ингээд үгнээд үзэх юм бол гимшил гэдэг бол зам гэж ойлгож байна. Энэ нь зөвхөн үг биш. Гимшил гэдэг бол үгээр илэрхийлэгдэж байгаа боловч энэ замтай адилхан. Энэ таныг бурханд хүргэх зам гэсэн. Гимшил гэдэг бол зөвхөн бас мэдрэмж биш. Гимшил гэдэг зүйл бол өөрчлөлт. Тэгээд эцэст нь хамгийн сүүлд нь танаас ямар өөрчлөлт гарах вэ гэхээр зэрэг эхлээд та ухаарч ойлгоод хандлагчин өөрчлөгдөөд үйлдэл болоод тэгээ энэ таны боловсрол буюу таны зуршил бол. Тэгээд эцэст нь та үр жимсээрээ бусд хүмүүс танигдана. Энэ үнэхээр гимссэн хүн, Давид шиг, Заккай шиг таны амьдралаас тэр 9 үр жимс урган гараад хүмүүс таныг энэ үнэхээр өөр хүн гэж ажлын газрынхан ч мэдэх болно. Танаа хамаатан саднууд энэ Христ итгээд мангар болцсон биш, Христ итгээд энэ бүр өөр болоод их төлөвлөсөн гэж ярих бол. Манай хамгийн бага дүүгийн эхнэр нь тэгсэн. Цогоо битэртэй ярьж явж байсан. Та хоёр шиг гэгэрсэн биш болохоор би маш их шуналтай тэгж ярьж байна. Тэгэхээр зэрэг тэднэрт бид хоёр яасан бэ? Ийм гэгэрсэн харагддаг байх нь шүү дээ. Манай бир тэгж хэлж байна. Тэгэхээр хэдүүлээ яг тийм гэгэрсэн байцгаая. Үр жимс нь харагддаг байцгаая. За тэгээ Яков номын 2-ын 17 дээр бас яг энэ үр жимс гэдгийг баталж хэлсэн баг. Итгэл нь үйлсгүй бол та Христ итгэдэг, би Христ итгэгч гээл цээжид илдээд явж болно. Амаараа ярьж болно. Харин танаас тэр үр жимсүүд гарахгүй, 9 үр жимсүүд чинь гарахгүй байх юм бол таны итгэл хүнлээ гэдгийг хэлсэн байна. За би нэг хүний амьдралын жишээг хэлхийг хүсэж байна. Тэгээд тэр хүн Христ итгэдэггүй үгүй юу гэдгийг би мэдэхгүй. Гэхдээ тэр гэгэрсэн юм шиг үйлдэл хийсэн. Тэгээд бидний яг монгол хүн биш.
Бид нэр тэр хүнийг маш сайн мэддэг тий. Бараг хамаатан саднаасаа илүү ч мэддэг байж магадгүй. Мистер Бин гэж хүнийг мэдв үү? Тий? Тэр хүнийг үздэг тий нэг мурт дуу хамартай тий инээдмийн харахаар зүгээр бараг инээ төрмөр хүн байдаг тий. Сая 2026 оны 1 сарын 26-нд тэр маш өндөр шагнал авсан. Тэгээ түүнтэй хамт одоо бидний боолчлогдоод байгаа энэ утсаар дамжуулж мануусыг базаад байгаа нэг хүн байгаа. Тэр юм бэ? За Мета компани эзэн чи хин юм? За тэр бомтон тий Facebook-ийг одоо зохиодог тэр хүн байна. За тэр хоёр шагнал авсан байхгүй. Тэгээд Рован Себастьян Аткинсон чинь болохоор одоо бидний мэддгээр мистер Бин. Тэгээд тэр гарч ирээд тэнд байгаа урлагийнханд Холливуудын одуудад баярлалаа юм уу, энэ продюсеруудад юм уу баярлалаа гэж огт хэлээгүй. Харин тэр юу гэж хэлсэн гэхээр зэрэг тий би одоо тий өөрийнхөө одоо энэ байгаа бүх зүйлдээ бид нар энэ бүх одоо олсон хөрөнгүүдээ эзэмшээд авах эрхтэй хүмүүс биш ээ. Бид нар маргаашийн тухай бодох хэрэгтэй. Биднээс өөр энэ танхимд байгаа хүмүүсээс бусдыг бас бодох хэрэгтэй гэд тэр үг хэлсэн байна. Тэгээ тэрнийхээ дараа тэр тэгж зөвхөн хилээд зогсоогүй яг тэр оройноо нөгөө нэг өөрийнхөө одоо олж байгаа ирээдүйд олох хөрөнгөө хүүхдийн эмнэлэгт тий тэгээ бас одоо буйны байгууллага гэж хэлээд байдаг тий тэр нь дандаа эргээд хүмүүсийн хөгжлийн тухай тэр байгууллагуудад би хөрөнгө оруулнаа гэж зарласан байна. Тэгэхээр зэрэг дэлхийн өнцөг булан бүрт байгаа Христ итгэдэг бай, итгэдэггүй бай тэр хүмүүс тэдний олоод байгаа тэр хөрөнгүүдийг зөвхөн өөртөө хурааж, өөртөө эзэмшээд, өөрөө тансаг байх нь зохистой биш юм аа гэдгийг мэдээж ойлгож байгаа. Тэ? Тэгээд бусдад өгөхөөр тэр хүн шийдвэр гаргасан. Тэгээ энэ бүгд нь маш олон тэр Холливуудын одуудад ч гэсэн юм бодогдуулсан байх тий. Маш олон хүмүүс түүнийг үздэг, сонсдог байгаа. Тэгэхээр зэрэг биднэрт магадгүй тийм хөрөнгө байхгүй байж болно. Гэхдээ бид нар бүтээсэн өдөр болон орлогынхаа 10%-ийг бурхандаа өргөхөөр ирдэг. Тэгээ энэ бол бидний итгэлийн алхам үйлдэл байна. Яг энтэй адилхан та хөршийнхаа төлөө, ажил дээр байгаа хүнийхээ төлөө залбирдаг тий. Тэр хүнийг төлөө байхтал бидний нөгөө итгэлийн дотор байгаа итгэл чинь үйлсээр чинь харагдах болно. За утаснуудаа хараарай. Тэгээд утсаа унтраагаад бурхантай яриарай гэж уриалмаар. Утсандаа зарцуулдаг цагаасаа илүү ихийг энэ 2026 онд бурхантай зарцуулъя. Бурхантай тэр цагаа өнгөрөөё. Бусдын төлөө байя гэж шийдвэр гаргасаа гэж хүсэж байна. За хамтдаа залбирая. Бурхан минь ээ, тэгээд бид нэр таны өмнө дахиад ирж нэгзээ. Бид нэр гимшил зохистой тэр үр жимсийг гаргахыг хүсэж байна. Бид нэр фараон шиг баймааргүй байна. Харин бид нэр Закка шиг байхыг хүсэж байна. Бид нэр Йоно шиг бас биш. Бид нэр харин Ниневе чүчиг олноороо, хотоороо бид нэр таны өмнө ирж гимшээд эзэн минь оюун бодол сэтгхүүгээрээ бид нар ухаарч буруу алдаатай байгаагаа ойлгоод дараа нь зүрх сэтгэл хүслээрээ бид нар шийдвэр гаргаад бид нар үйлдэлээр үр жимс ургуулад эзэн минь үйлдэлээр тань руу эргэж та биднийг төөрсөн хүүгийн аав шиг хүлээж авдаг таны тэр твэрт очиж эзэн минь амьдрахыг хүсэж байна. Бид нар үнэхээр гэмт буруу зүйлүүдэд зогсоохыг хүсэж байна. Бид нар шийдвэр гаргаад шийдвэртэй бат байгаад дараа нь бидний үйлдэлээс бодоод өнгөрөхгүй, хүсээд өнгөрөхгүй, харин үйлдэл гаргадаг хэрэг үр жимсүүд бидний амьдралаас гардаг, бидний амьдралын хэв маяг болоосоо гэж бид нар хүсэж байна эзэн. Та ариун сүнсээр туслаарай. Бид нарт сануулж өгөөрэй. Тэгээ бид нар гар утсыг үнэхээр эзэмшдэг хүмүүс байхыг хүсэж байна. Бид нар гар утснаас илүү олон цагийг таны өмнө очиж тантай өөрөө бас ярьж, өөрийнхөө төлөө залбирч, мөн бусдын төлөө залбирч, таны зүрх сэтгэлийг ойлгохын төлөө, таны нүрийг эрэлхийлдэг тийм хүмүүс байхыг хүсэж байна эзэн.
2027 он гарахад эзэн минь бид нэр тантай их цагийг өнгөрөөсөн, таны дуу хоолойг сонссон. Эзэн тэгээ танд баярлалаа. Бид нар үнэхээр танд хүрэх зам болвол гимшил. Тэгээ танд баярлалаа эзэн. Тэгээ энэ бүгдийг таны хүү Есүсийн нэрээр ярьж байна. Амен.